За одоо манай дүүнээ гээд ном уншиж байна. Гэхдээ энэ амар гоё ном байгаа. Энэ манай хоёр дүүхний өсгсөн баяраар нүгжсэн ном. Тэгээд энэ хоёр ном уншиж байна. Тэгээд одоо би энэ хоёроос ойлгохны асууна. За хоёр дүү минь басна уу? Басан. За би асууя. Урт хүзүүд өсөг өрөөл яагаад урт хүзүүтэй болсон бэ? Яагаад гэвэл тэд нэр өндөр модноос навч идэх гэж урт хүзүүтэй болсон. Тэд нэр өсөн тэжээстэй болохоор модноос навчал иддэг. Мах иддэггүй. Өсөг өрөөл юм. Урт хүзүүд өсөг өрөөс өөрийгөө яаж хамгаалдаг вэ? Урт үлэг өрөөлүүд өндөр болохоор трексүүд айгаад тэрнээс зүгтдэг. Тэгвэл яагаад Грэмиксийн бичлэгдэр шувуунууд урт хүзүүд өсөг өрөөсөө дайраад урт хүзүүд өсөг өрөөсийг ялсан юм? Яагаад гэвэл шувуунууд жижигхэн урт хүзүүд гэж. Тэр тоглоом урт хүзүүд өсөг өрөөлийнх нь хүзүү маш хэврэг бас хөл нь маш хэврэг байсан болохоор шувуунууд тэрнийг дийсэн. За зүг байна. Та хоёр үнэхээр сайн шүү. Баяртай.